Энэ валютын ханш маань ингээд доктортой байдал хамгийн чухал гэж байгаа. Ер нь энэ нүүрсний үн ер нь прогноз төлөв байдал хэр байгаа юм бол Монгол банкнаас судалж байгаа байлгүй дээ. Ер нь цаашдаа энэ уналт хэд зэрэг хугацаанд үргэлжлэхээр байна. Энэ дээр судалгаа байна уу? Хариулж өгөөрэй. Өнгөрсөн жил бид нар сангийн яам маань одоо төсвийн зарлагаа 7 их 80 дээр нэмээд 25% Монгол улсын төсвийн зарлагч нэмэгдсэн. Тэгээ та хэд болохоор Монгол банкныхан болохоор яг тэр үед болохгүй л гэж ярьж ирсэн. Гэхдээ та нар үгийг хэн сонсоогүй. Тэгээ энэ жил одоо Монгол банкныхан ари өөр ажилламаар байна. Эдийн засгийн байнгын гурван та хэд 9 сар ихэд ерөнхийдөө төсвийн зарлагын өсөлтөд хэдэн хувьд бариу зөв байна гэдэг ийм тооцоо судалгаа өгөхгүй бол манай сангийн яамны улс төрчдийн захиалгаар сангийн яамныхан маш хэмжээгээр одоо төсвийн зарлага нэмдэг. Тэрний эргээд валют болж гадагшаа урсдаг. Тэгээ одоо цоорхоо үсэх гэдэг ингэдэж штэ. Тэр төсвийн зарлага дээр ер нь Монгол банкныхан энэ минийх над хамаарлаггүй гэдэг талаас биш Монгол улсын төлбөрийн тэнцлийг барьж байгаа байгууллага маань энэ төсвийн зарлага дээр одоо жоохон санаа зовж энэ намар гэхэд эдийн засгийн байнгын хорон дээр ер нь иймэрхүү байдлаар төсвүүдээр ингээд саналаа өгж юмэр байна. Яалах засгийн газар бол та бүгдийн саналыг баг манай жавхлан сайдмад авч хэлцдэг юм уугүй баг. 7 их 80-аар нэмэгдэнэ гэдэг чинь маш өндөр өсөлтөөр нэмэгдсэн байгаа хөө төсвийн зарлага. За өнгөрсөн онд энэ улсын төсвийг энэ 2025 оны улсын төсвийг батлахад Төв банкны зүгээс бол сангийн яамд бол одоо өөрийн байр суурь буюу одоо албан бичгээ өгж ирсэн. За ямар ч байсан төсвийг бол алдагдaltaгүй байлгаж өгөөч. Нэгдүгээрт, хоёрдугаарт бол 2000 ковидын өмнө бол улсын төсөв бол дотоодын нийт бүтээгдэхүүний 27%-аас хэтэрж байгаагүй. За одоо бол өнөөдөр дотоодын нийт бүтээгдэхүүний бараг 36-35%-тай тэнцэж байгаа учраас энийг одоо буцааж ковидын өмнөх түвшинд бол хөргүүл эдийн засгийн доктортой байдал макро эдийн засаг маань доктортой байх юм байна. Инфляц энэ одоо нийлүүлэлтийн шинжтэйгээр хөөрөгдөхгүй байх боломжтой байна л гэдгээр одоо бодлогын одоо хэлэлцүүлгээл тэгж л хамт хийсэн л дээ. Ер нь бол төсөв өөрөө яг л бидний түрүү миний хэлээд байгаа улсын төсөв дотоодын нийт бүтээгдэхүүний 30%-аас хэтрэхгүй байвал макро эдийн засаг бол ер нь доктортой байна л гэж харж байгаа. За ханшны хувьд бол одоо яг л таны түрүү хүндсэн тэр нүүрсний тоо хэмжээ үнд буурсан учраас Монголд орж ирэх валютын орлого маань буураад байгаа учраас ханшин дээр тодорхой хэмжээний дарамттай байгаа. За нүүрсний үнийн хувьд бол ерөөхдөө ингээд тоо хэмжээг нь харахаар өмнөх онтойгоо ойролцоо юм шиг харагдаад байгаа. Гэхдээ энэ нь бол чанарын хувьд бол өөрчлөгдөж байгаа. Коксчдаг буюу нөгөө төмөр боловсруулах зориулсан өндөр үнэтэй нүүрс нь багасаад эрчим хүчний буюу хямд үнэтэй нүүрснийх нь хэмжээ нэмэгдчихэд байгаа. За энэ утгаараа дундаж үнэнч буурчихсан ийм зүйл орлого маань өөрөө бараг одоо нүүрсэн дээр 2 тэрбум доллараар тасраад явж байгаа. Энэ нь өөрөө худалдааны тэнцэл болон төлбөрийн тэнцэл дээр бол дарамт үүсгээл ингэ явж байгаа. Тэгээд энийг ийм асуудал байгаа даа. За таны сүүлийн 3 дахь асуултын хувьд бол биднээс бас манай Монгол банкн дээр төсвийн доктортой байдал хамт бас ингэ суугаа ажиллаж байгаа. Төсвийн доктортой байдалтайгаа нэлээд бас ойрхон ярьж байгаа. Тэр утгаараа 9 сард бол Монгол банк тодорхой тооцоо судалгаа хийгээд өгч болно гэж. Нүүрс бол ер нь одоо өнөөдрийн тэр дундаж даал гэдэг байгаа үн бол ковидын өмнөх үннийхээ яг тэр түвшинд л очиж байгаа. Тэгэхээр яг ковидын буюу нэлээд тийм өндөр өсөж исэн 100 тонн $100 авч исэн үеэс за мөнгөний бодлогын орон нэг шүү Батнаас. Ерөнхийдөө бол манай хоёр гол хөрш орны аль аль нь одоо улс төрийн зэрэг дайны болоод эдийн засгийн асуудлуудтай байна. Манай улсын импортын 60% экспортын 90% ногддог хоёр том хөрш орн хоёулаа асуудалтай байна. За хамгийн том асуудал юу вэ нөхөр нүүрсний үн. Одоо бол яг нүүрсийг энэ компанитай уулзж яхад бол $48-90, дундаж үн бол $70 хавцаа байна. 73 орчим. За бид нар бол төсөө ихтэй $105-оор тооцсон байна. Тэгэхэд бол нийтдээ одоо гадаад валютын нөөц бол $1 тэрбум орчим доллараар багасах ийм юутай байсан. Одоо тэгэхээр 70 руу очих юм бол энэ хэмжээ дахиад 1.6 тэрбумаар буурах одоо ийм эрсдэл үүсэж байгаа. Төсөвдөр үүсэх эрсдэл бол нэг төсвийн хэмжээ ойролцоогоор 3-4 их 80 орчим төгрөгөөр буурах. За
төсвийн бодлого дээр нэг 3 асуудал дээр төвлөрөх хэрэгтэй гэж бодож байна. Нэгдүгээрт бол ер нь төсвийн зардлаа аль болох хумих асуудал. Ялангуяа одоо бүтцийн үржилт хийх энэ асуудлууд дээр нэгдүгээрт анхаар байна. Хоёрдугаарт бол одоо энэ төсвийн цоорхоо үүсч болзошгүй байгаа учраас нэлээд том цоорхоо үүсч болзошгүй байгаа учраас төрийн өмчийн компаниудыг ховчлох замаар тэндээс бас төсвийн орлогын тодорхой хэсгийг бүрдүүлэх ийм юм бодлого барьж болох бах. Агуурдах юм бол гайлын татварыг ерөнхийдөө бас одоо бүгдийн нэг жиг 5% таа байгаа шүү дээ. Энийгээ бас ялгаатай байдлаар тогтоох замаар дотоодын үйлдвэрлэлээс хамгаалах төсвийн талдаа ч гэсэн одоо бас энэ цоорхоогоо тодорхой хэмжээгээр нөх ийм одоо зохицуулт хэрэгтэй байна. За би лавгсрын эрхлэгч тэр төсвийн зарлагтай холбоотой саналаа та бүгд 9-р сар гэхэд л одоо байнгоор ондогмөр байна. Бүр аль биесээр таныг засгийн газар санал өгдөг шүү дээ. Яг тэр шиг эдийн засгийн байнгоор ондогод ер нь эх оны төсвийн зарлагыг төдий хэмжээгээр өсгөл болохоор байна. Төлбөрийн тэнцэл тээвэр хавьд байвал болохоор нэгсэн балансаа энэ төр бидэрт гаргаад өгчих юм бол ядаж бид нар нөгөө засгийн газар чиглэл өгөх болцоо их хурл байгаа байхгүй. Та нарыг одоо тоохгүй бид нар эндээс чиглэл өгөхгүй бол одоо эх жил манай жавхлан сайд чинь дахиад хэдэн их найдаар зарлагаа нэмэгдүүлэх юм хэрэгтэхгүй байгаа шүү дээ. Орлого нь байхгүй бах зарлагаа нэмэгдүүлээд байдаг. За мөнгөний бодлогын орон нэг шүү. Батнаас. Ер нь бол энэ одоо төсөв мөнгөний бодлогыг уйдуулах инфляцийг саалгахын тулд энэ асуудал их чухал байгаа. Бас саяхан нэг хууль зүйн шинжилгээ ухаан дээр нэг хүн докторийн зэрэг хамгаалсан. Тэр ажлыг ингээд үзэж байхад төсвийн тал дээр нэлээд нарийн зохицуултууд хэрэгтэй байгаа. Сая мөнгөний эрэлтийн талын асуудлыг бол Төв банкнаас эрэлтийн шинжтэй инфляцийг бол зохицуулах тал дээр ажиллаж байгаа. Гэтэл зардлын талын инфляцийг одоо зохицуулах асуудал бол төсөвтэй нэлээд холбоотой асуудал байна. Тэгээд Герман, одоо Франц зэрэг орнуудын үндсэн хуулийн дотор нь төсвийг ямар хэмжээгээр нэмэгдүүлж болох вэ гэдгийг хязгаарлагдсан залт. Өөрөөр хэлбэл тодорхой хэмжээний интервалаас давсан тохиолдолд парламентаас асууж иж төсөө нэмдэг ийм хуулийн зохицуулттай юм билээ. Хуулийн ийм зохицуулт хийчих юм бол манайх одоо энэ төсвийн тэлэлтийг бол тодорхой хэмжээгээр хязгаарлах боломж байгаа гэж ингэж харж байна.